Намайг ирээгүй юм. Ирээгүй л энэ. Хайч шинэ жүжиг тоглоно гэдэг чинь алга болчихооч юм аа. Харин тийм ээ. Хөөе. Шинэ жүжиг гэснээс чи энэ жүжигт өөрийгөө ямар дүр аавна гэж бодож байна? За би ийм сайхан том биетэй ийм сайхан сүрлэг юм чи нэг тийм баатар маатар ч юм уу. Ер нь нэг тийм том том биетэй ороод ирлээ. Сайн байцгаана уу? За. Ямар хэрэгээр цугал гэсэн юм бол? Жүжиг тоглоно гэрээ. Манайха ирээгүй юу? Ирээгүй байна. Яг гэж дуудсан бол Үтгэхгүй. Шинэ жүжиг тоглоно гэнэ үү? ажилдаа байхад яг гэж дуудсан юм бол. Юу? Юу? Энэ байна уу? Яагаад авч өнөр тоглох бэ? Гүр тоглож. За бүгдээрээ цугласан байц. Бүгдээрээ цугласан байц. Тэгэхээр Тэг хаан хатан хоёрын эрмэлчин нэг яроод. Би өөрөө чи хэлчих. Би юу? эсвэл чи энэ дээр эсвэл би энэ дээр. Би ярьчих уу? За тэг. Та ярьсан дээр юм шиг. Тэгэхээр хаан хатан хоёрын мэлмийн өмнө хурмынх нь өдөр шийж үжиг тоглож чадна гэсэн хүмүүсийг Парис даяар үлдсэн нэрсийн жигсаалт энд байна. Петр Чангаз. Юуны өмнө ямар жүжиг тоглох гэж байгаа гэхэд хэлчих. Дараад нь жүжигчдээ нэрсийг дуудчих. Тэгэхэд бүх юм тодорхой болно шүү дээ. Зүйтэй. Энэ жүжиг бол туйлын өр өвдөм. Инэдмийн жүжиг бөгөөд Драм Фисба хоёрын харамсам үхгэл гэдэг жүжиг юм аа. Томдаг. Одоо жүжигчдээ нэрсийг манайхан. Нэхмэлчин хорчгор. Байна Петр Чангазаа. За чи сарны дүр тоглоно шүү. Сара. Тийм ээ. Ийм хар сар байх уу? Жүжиг юм чин байлгана. Аа. Зэсийн нархан намалдаг. Байна. За чи ханны дүр тоглоно шүү. Хана? Нурцаан. Эрмэлчин нэг ярал. Байна. За чи пирамид дүр тоглоно. Пирам? Энд чи хайр сэтгэл нь эсвэл харгас бурангуй итгээд үү? Пирам гэдэг чинь байна штэ. Хайр сэтгэлийнхээ төлөө зоригтой нарахгүй амин хорлдог залуугийн дүр. Томдаг. За тэгвэл тэр нь чи тоглохын тулд би баг зэрэг уйлах хэрэгтэй юм байна да. Намайг уйлахад үзэгчд уйлна. Би ч гэсэн шуурга дэгдэнгээ. Ууг нь миний гол тоглодог дөрвөл харгас бурангуй итгээд энэ дүрлдээ. Геркулесийн дүрдүүд гаргуу тоглох байсан. Хад чулууг хагяа. Хаттай цожиг хэмэг цагон. Харанхуй гэндэнгийн үдэл найч хараа ич. Таташ нь. Дархны хөөргөний засварчин Фрэнсис Цуур. Айна Петр Чангазаа. За чи Фисбагийн дүр тоглоно шүү. Фисба гэдэг чи Аячин Баатар тайж бай. Биш. Фисба гэдэг чинь байна. Пирамид дурлалт бүсгүй. Ее. Та нар намайг битээ эмэгтэй хүний дүр тоглоул та. Петр Чангаз. Би тэгээд одоо энэ дурлах хэрэггүй. Тийм ээ. Согтуу тоглох хэрэгтэй байна да. Яаж игээ нэгдэг нь? Яг үү царай чин засарч магадгүй. Гайгуйлгүй. Йоо, сэргэлдээ яраалах юм. Чи энэ санаа зовоод хэрэггүй. Энэ Фисбагийн дүр тоглохдоо эмэгтэй хүний баг өмсөд нарийнхан гогноод тоглолчихно. Эй. Тэгвэл би төгөлч. Вантан хаттан хоёрыг ямар гайхалтай нарийнхан дуурж байна гэж дуурайдаг л дөө. Пирам. Би чиний Фисба байна. Хонгор минь чи. Ээч. Юу сэргэлдээ яраалах юм. Хэрвээ чи ийм аимшигт архирах юм болно штэ. Хатан болоод бусад хатагтаа нар айчин. Тэгвэл би дахианы ангаахаа шиг архирчихв. Үгүй. Юу л та сэргэлдээ яраалах юм чи нэг л юмыг ойлго. Чи зөвхөн пирамид төр тоглоно. Яагаад хэрвээ штэ. Пирамид гэдэг чинь чам шиг царайлаг. Өндөр гойлог нуруутай. Ээлдэг зантай. Боловсон харьцаатай яг л чам шиг хүн байдаг байхгүй юу? Merci. За яг тэр ч тоглоё л доо. За тэгэхээр маань үг аваарай. Өгнүүдээ хамгийн гол маш сайн цээжтэй шүү. За маа. За. Яа чэжилнэ одоо? За анхаарцгаагаараа.
Одоо ингээ бүгдээрээ жүжигийнхээ сургалтыг эхлэнэ. Эхлээд пирам эхлэн, Мэдлээ. дараа нь фистба. За. Эхлэхүү. Эхлэе. Амьгүй цэцэгсэн сорн болсон фисбамын чи. Сэргэлдээ яраалах юм. Энийг унш та. Амьгүй цэцэгсийн сор гэж байхгүй шүү дээ. Анхлуун цэцэгсийн сор болсон. Амьгүй цэцэг байдаг гинэ. Фисба. Одоо би юу вэ? Биш. За пирам үргэлжлүүлээрэй. Хинээс чид үзэгсэн татварсан. Яан. Хонгорхон мужаа. Чиний орох ээлж чинь болоог байна заа юу. Чи арслан гэхээр архираад ор за. Арслан гэхээс нааш орж ирэхгүй шүү дээ. Ойлгоо. Намайг уучлаарай. Том алдаа хийлээ. Хинээс чид үзэгсэн татварсан. Хэдийн би чинийх болж арслан мэ. Хонгорхон мужаа чиний ээлж биш. Арслан гэсэн шүү дээ. Харин үгээ андуурчлаа. Сууч. Арслан биш фистба. Арслан туш. Фисба. Ашигсайхан сайхан тарамдаа дугасаа дуу тарааддаг дамбуудыг тоолгон чүлгнээс үнж нeenагийн бохны дэрэг тусрын гэдгийг андгааж. Фрэнсис Цуур. Наад үгүй чи маш тайван унш заа юу. За. Битгий нэг амсгаар дуржигнуулаад. Чи тэгээ энийг унш та. Нинагийн бунхан гэж байхгүй шүү дээ. Нинусын бурхны дэргэд уулзъя гэсэн байна. Тэгээс наад үгчин пирамид үгнээ хариулт. Юу сэргэлээ яраалах юм. Сая үгчин өнгөрчлөө. Одоо үнэнч хүлэгнээс ч үнэнчгээр үргэлжлүүлээрэй. Эхлэе. Үнэнч хүлэгнээс ч үнэнч. Хонгорхон мужаа. Арслан гэж ерөөсөө хэлээг байна. Арслан гэхээр ахир заа юу. Би амандаа тэгсэн шүү дээ. Тэгвэл амандаа цээжлээ та. Дүүгээ амандаа цээжлэлтэй. Чиний ээлж болоогүй байна. За би та нарт нэг л юм хэлье. Хэрвээ та нар энэ жүжигт үнэн сэтгэлээсээ маш сайн тоглож чадах юм бол Вантан та нарыг сар бүрийн 6 ширхэг алтан зоосоор шагнах болон Алтан зоосоор. Тийм ээ. 6 ширхэг алтан зоосоор. Тийм болохоор бүгдээрээ дөрүүдээ маш сайн хийх хэрэгтэй. За анхаараарай сургуультай дахиад эхлэе. Эхлэе. Маш сайн цээждэж шүү. Миний толгойг тусдуулаа та нар. Энэ ордон чи ямар сайхан юм бэ? Анхаараарай! Вантан ирлээ! Хайр түмэнд ихээр бид нар чинь ямар жүжиг үзэх гэж байгаа вэ? Үцэглэнд Пирам Фисба хоёрын хайр дурлалын тухай эвлэгхэн шүлгээр эвлүүлж бичсэн эмгэнэлт бөгөөд инээдмийн жүжиг. Эмгэнэлт бөгөөд инээдмийн гинэ. Халуун ус шиг харшилтсан энэ үг чинь би яаж ойлгох вэ чинь? Эрх хэмсэг эзэнтэн минь.
Базаахгүй энэ жүжигэнд нь олигтой өгч байхгүй, олигтой жүжигчин ч байхгүй. Нууцаар сургуулж байх нь хараад нулимс унагсан шүү би бүр. Урд нь инээдтэй зүйл бишгүй үтсэн ч гэлээ. Уйлтлаа тэгэж инээж үзээгүй юм блэ. Тэгэхээр энд чинь ямар жүжигч тоглож байгаа блэ? Эгэл борчууд. Парисын гар урчууд. Эгэл борчуудаа. Маш сонирн байна. Тэгвэл энэ жүжигч нь үзье. Бац. Тэнгэрийн шуухан минь ирж явна. Хаан эцэг хатан их хоёртоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хайр тохиныхоо энэ өдрийн амгалан айлтгаж байна. Охин минь чи шөнөөрөө хэлэхгүй хаагур тэнэд яваад байгаа билээ чи чи. Охин нь цэцэрлэгээр зугаад яваад ирлээ хаан эцэг минь. Дараа гарахтаа заавал хэлж яваарай. Гадуур үмэн самуу ихтэй байгаа болохоор маш аюултай байна. Ойлголоо хаан эцэг минь. Одоо болно да хонгоо. Нэрэ тийм л дээ бүгдээ жүжигээ үзцгээе.